Баянгар аймгийн хөдөлмөр халамжийн үйлчлэгээний газраас ирүүлсэн мэдээгээр өнгөрсөн онд насны ишиг тэтгэмжинд аймгийн хэмжээнд 3771 ахмад настан хамрагдаж 640 орчим сая төгрөг авсан байна. Энэ жил 1957 оны 2 дугаар сарын 4-ний өдөр болон төрөөс өмнөх саруудад төрсэн ахмадууд насны ишгийн мөнгийг шинээр авах юм. Инхтэй ахмадууд ий халамж цэгийн системд хандан цахимаар холбогдсон хүсэлтэд гаргах боломжтойгоос гадна ийм боломжгүй тохиолдолд орсон суугаа сумынхаа халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэнд хандан хүсэлтэд гаргах юм. Харин 1957 оны 2 дугаар сарын 5-ны өдөр буюу төрөөс хойш 1957 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн хооронд төрсэн ахмадууд улсын баяр наадмаас өмнө шинээр тэтгэмжээ авна. Ахмад насны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 2-т бол насны хэмжээг тэтгэмжийг 65 буюу түүнээс дээш настай ахмадуудад олохоор бол хуулиар зохицуулагдсан байна. За насны хэмжээг тэтгэмжийг бол жилд 2 удаа олгодог. За эхний олголтыг бол хаврын нэрвэн сарын сар шиний өмнө буюу 1-р сард олгоно. За 2 дахь олголтыг бол 7 сард буюу улсын их баяр наадмаас өмнө олгодог. За жилд ингээ 2 удаа олгогддог байгаа. За насны хязгаараас шалтгаалаад бол ахмадуудад олгодог насны хэмжээг тэтгэмж маань мөнгө нь бол харилцаа ядгүй байдаг. 65 буюу 65-аас 69 насны хооронд ахмадуудад 50,000 төгрөг. За 70-аас 79 насны ахмадад бол 80,000 төгрөг. За 80-аас 89 настай ахмадад 150,000 төгрөг. За 90 буюу түүнээс дээш настай ахмадуудад 250,000 төгрөгийг бол жилд 2 удаа олгодог байгаа. За 2021 оны байдлаар за Баянгар аймгийн хэмжээнд бол насны хэмжээг тэтгэмжийг бол 3771 ахмадад 640 орчим сая төгрөгийн насны хэмжээг тэтгэмжийг бол олгож ажиллаа. За 2022 онд буюу одоо энэ цагаан сараас өмнө насны хэмжээг тэтгэмжиндээ хамрагдах шинээр хамрагдах хүмүүс ахмад байнууд ямар хүмүүс вэ гэхээр 1957 оны за 2 сарын 4-ний өдөр буюу түүнээс өмнө төрсэн ахмадууд бол одоо энэ онд бол насны хэмжээг тэтгэмжиндээ хамрагдаад цагаан сараас өмнө бол тэтгэмж авах эрх нь үүснэ гэж ойлгох хэрэгтэй. Насны хэмжээг тэтгэмж маань 2020 оны 9 сарын 1-ээс бол захимж хилсэн байгаа. За тэгэхээр ахмадууд маань за ий халамж цэгийн маань сайт руу ороод захимаар бас бүртгүүлээд тэтгэмжиндээ хамрагдах боломжтой. Хэрвээ тийм боломж байхгүй бол манай хөдөлмөр халамж үйлчилгээний баг хариуцсан мэргэжилтэнгүүдэд ирээд хандаад за холбогдох материалаа өгөөд бүртгэлээ хийлгээд тэтгэмжиндээ хамрагдах бүрэн боломжтой байгаа.